Хар ирчээрээ нуран унаж буй мананг торгож буй сүүлчийн ганц зэвтэй хадаас Мия Анколдын зурч хад тавихгүй байгаа цорын ганц бариул бол жидүү. Анхнаасаа өгөөш болох зорилгоор шийдсэн энэ хавханд эргээд өөрсдийг нь боомлж эхэлсэн хэдий ч үхтээ өрөөл хамт өхнө гэд жидүүгээсээ тас зурч хад тавихгүй дарчлаад байгаа юм. Тэрч бүхэл өөрийн тижээсэн гөлгнүүд болох хаян хэрва мөнхөт нарыг тэдний утсан хүгэлдээ болсон хэдэн эмэгтэй ширшүүттэй хамт дуудаж авчираад та нар нөгөө өддөгээ эвлэр чадахгүй бол хамтал унна. Хэрвээ би унах юм бол намайг чинь татан буулгаж улсын хурлыг чинь тараагаад хамтал өхөн шүү гэгчлэн загнаж занаж айлгаж дарамталж байгаад хөөж гаргасан байдаг. Энэ бол зөвхөн хүчирхийлэл сүрдүүлгээр л бүх ажлаа явуулдаг манан бүлэглэлийн үндсэн дүр төрх. Ер нь улсын хурлын даргын үндсэн үүрэг бол парламентын тасралтгүй үйл ажиллагааг хуулийн дагуу удирдахад л орших байх. Хуулийг үгсгчлэн үзвэл улсын хурлын дарганд гишүүдийн буруутай үйл ажиллагаа болон гишүүдтэй холбоотой гэмт хэргийг шийдвэрлэнэ гэсэн заалт огт алга. Гэтэл харин улсын хурлын даргын зөвлөхийг ярьж байгааг харуул Мия Анколдын жидүүгийн асуудлыг шийдчих гээд гүйж яваа юм гинэ. Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сангийн асуудлыг нэг тийш нь шийдээгүй цагт улсын би зөвлөхийн хувьд улсын их хурлын даргаыг ажлаас өгч болохгүй шүү гэсэн хатуу байрсаар. За тэр харуу улсын хурлын дарга нь гэмт хэрэг мөрдөх үүрэгтэй субъект мөн үү? Хоёрдугаарт их хурл удирдах байгаа хүн жидүүчтэй тэмцэж яана гэдээ яриад байна. Наад жидүүгийн зээл тамрагдсан 20-ад нэр нь гараад байгаа гишүүч бүгд их хурлын гишүүд. Их хурлыг хэн удирдах байгаа юм? Энэ хурлын бүлгийг хаян хэрэг удирдах гэсэн юм шүү дээ. Та нар удирдах явах үед чинь энэ жидүүгийн төсөв суугаа биз дээ. Энэ дээр чинь Бацаа гэдэг хүн алдаа гаргаа биз дээ. Өөрөөр хэлбэл их хурлын гишүүдтэйгээ бүлгийн 20 гишүүдтэйгээ би тэмцэл хийж яана гэдэг өнөөдөр суугаад байна. Энэ ч болд юм уу? Би болохгүй гэж үзэж байгаа. Да ийм байна. Нямдурж байгаа бол хуульч хон. Харин энэ нөгөө гүн билгийг бол сайн мэдэхгүй. Улсын хурлын дарга нь улсын хурлын гишүүдтэйгээ тэмцээд байгаа нь өөрөө бараг гэмт хэрэг болж таарахаас гадна улсын хурлын дарга өөрөө жидүүг мөрдөн шалгаад яваач юм шиг ийм л холион бантан болон хуурч байна. Энд болохоор харин хуулиа дагнаа энтер гэж ярихгүй байгаа юм шүү. Хуулиа мэддэггүй хууль тогтоох дээд байгууллагын дарга мафийн толгойлогч Мия Анколдыг улсын хурлаас бүхэл улс төрөөс үүр зайлуулах ёстой ёо. Өөр хариулт үнэндээ л алга.